Өнөөдрийн бүтээлээр хүүхдүүдэд богдороо алтан загас хийх юм байгаа. За алтан загас хийх учраас багш нь юм улбар шар цаас сонгож авсан. Шар гэхээсээ илүү улбар шар өнгөтэй адилхан байдаг тийм ээ. За тэгээд иштрик хар үзхэн бал. За ингээд энэ гурав маань байхад бид нөр өнөөдөр загсаа хийчих нэ. За заримдаа алтан загас маань бас ямар өнгөтэй ойрхон байдаг вүлээ? Улаан өнгөтэй ойрхон байдаг тий. Улаан улбар шар. За тэгээд дэлхий дээр маш олон төрлийн янз янзын өнгөтэй, янз янзын хэлбэртэй алтан загаснууд байдаг. За ингээд хоёр тишээгээ тэнцүү нуглаад гурвалж үсгэлээ. За одоо энэ гурвалжингаа нөгөө тал руугаа бас гурвалжин болгоно. За ингээд. За ингээд гурвалжин болгоно. За одоо ингээд гурвалжин болгосныгаа нээж агаад дөрвөлжин болгоно. За сүүлийн үеийн дугламууд маань дандаа энэ алхмуудыг хийж байгаа тийм ээ. За одоо дахиад эсрэг тал руугаа дөрвөлжин болгоно. Эсрэг тал руугаа дөрвөлжин болгоод за ингэснийгаа яг голоор нуглаад за ингээд тавьчихна. За одоо эндээс юу хийх вэ гэхээр энэ талаас өхөөд гурвалжин болгоно. За ингээд юм гурвалжин. Эсрэг талаа мөн адил нөгөө тал руу сөхөөд гурвалжин. За ингээд энэ маань 2 гурвалжин илчлээ шүү дээ тийм ээ. За ийм 2 гурвалжин боллоо. За одоо тэгээд яах вэ гэхээр одоо энэ талаа энэ харагдаж байгаа гурвалжинаа энэ голын цэг дээр авчираад нуглана. За ингээд сайхан голынхоо цэг дээр авчираад гурвалж үсгэх гэнэ тийм ээ. Голын зураасан дээр цэг байх уу? Голын зураасан дээр авчираад гурвалж үсгэнэ. За ингээд гурвалж үсгсэн. Тэгснээ энэ гурвалжингаа яах вэ гэхээр буцаагаад эндээ авчираад ингээд тэнцүү нуглах юм байна. За ингээд тэнцүү нуглана. За ингээд босгоод ирэхээр нэг юм харагдаж байгааз. За энийгээ буцтыг нийлгээд бүр онгойлгоно. За тэгээ энэ дээдлийн хоёрын нуглаасаа энэ хоёр нуглаасаа үлдээгээд энд хоёр нуглаасынх энэ хоёр дахь дээр нь энэ талаа аваачаад гурвалж үсгэнэ. Энэ талаараа. За одоо багш нь ингээд тод харуулъя. Энэ зураасан дээрээс яах нь вэ? Гээд гурвалж үсгэх гэнэ шүү дээ. За харуулъя багш нь. Энэ ялаа. Ингээ хоёр дахь дээр нь хараа. За ингэж гурвалж үсгэлээ те. Энэ тэгэж ил ингэж гурвалж үсгээд энэ маань яасан? Илүү ишээгээ гурвалж үссэн. За ингээ эргүүлэхээр энэ маань юу болж байна? Ингээд загас маань бэлэн болчихж шít. Одоо хардаа өгтүүдээ ингээд загас. Тэгэхээр одоо бид нар загсаа ихийн тулд юу хэрэгтэй? Мэдээж нүдийн зурна тийм ээ. За тэгэхээр эндээ загасныхаа нүдийг бөөрөнхий зураатахыг за багш нь одоо бөөрөнхий зурч чаднаа гэд итгэл найдвартайгаар зурчих уу. За та нар маань яах вэ? Бөөрөнхий нүд зурч чаднаа гэвэл зурчих. Багш нь болоо өөртөө итгэлгүй байсан учраас дугуйх зуртгаас авчлаа тий. За тэгэнгүүтээ одоо дотор нэг хөөрхөн дугуй. Хоёр хөөрхөн дугуй. За энэ хойноо болохоор бас саран хэлбэртэй гэж үлдээгээд за энэ үлдээсэн эсгүүдээс бусдыг хараараа будчих юм.
Тэмэрхэн будчихна. Чих сайхан. Будаад хангид. Чих сайхан будаад өглөө. За одоо юу ийх вэ гэхээр одоо энэ цохиж байгаа хэсгүүдээ бүгдийг иштекээрээ будаад өгнө. За тэгэхээр нүд маань илүү сайхан яаж яах нөхдүүдээ тодроод ирж байгаа зү. За ингээд загсны нэмүүд илүү тодроод ирлээ. За одоо бид нар юу хийх вэ гэхээр загсандаа энүүхийн энд нь ам хийчихнэ. За ингээд загас маань бэлэн болчлоо. Ингээд алтан загас хийчлээ бид нар.